Эрдэнэт үйлдвэртэй эсэлтсэн хөдрийн оолго ашиглах гэрээ байгуулж чадсан Зэс Эрдэнэ хувь компани талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. За эрдэнэтчүүдийн амин сүнс болсон Эрдэнэт үйлдвэртэй хамтарч ажиллах гэрээ байгуулж эсэлтсэн хөдрийн оолгыг цэвэрлэн цэвэр зэс гаргаж авах зорилго нь өнөөх хэрэгжиж эхэлсэн байнамаа. Нийт Эрдэнэт хотын иргэдийн дэмжлэгтэйгээр өдгөө 44 мянган хувьцаа эзэмшигчтэй болж Монголын эдийн засаг хийгээд аймаг орон нутаг иргэдийнх нь орлого амжиргааны төвшинг өсгөх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хэмээн тэд мэдэгддэг юм а. За анх 2010 оны 6 дугаар сард үүсгэн байгуулагдсан цагаас л орон нутгийн иргэдтэй уулзалтаж компаниас хувьцаа эзэмшүүлэн баялагийг иргэдтэйгээ хуваалцах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байгаа юм. 2015 онд дотоод зэсийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндслийг шат шатны мэрэгжлийн байгууллагуудаар хянуулж Монгол Улсын эрдэс баялагын зөвлөлийн мэрэгчлүүднээс зөвлөгөө авснаар батлуулж байсан гэдэг. Бүтээн байгуулалтанд шаардлагатай 90 тэрбум төгрөгийн санхүүжилтээ Blue Moon Group-тэй ойлголцонд хүрснээр авч чадсан байгаа юм. Хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж чадсанаар дэлхийд шилдэгт тооцогдох Финландийн Auttech компаниас шилдэг технологи нэвтрүүлж бүтээн байгуулалтын ажлаа Германы алдарт Ferrostaal компаниар хийлгүүлэхээр болж үжээ. Мэдээж энэ бол улс орны эдийн засаг болоод орон нутгийн иргэдийн амжиргаанд бодитоор нөлөөлөх үз бүтээн байгуулалт үйлдвэрлэл болно гэдгийг холбогд хүмүүс нь харж байгаа гэдэг юм а. Эрдэнэт үйлдвэр өдгөө 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулж байгаа шиг Зэс Эрдэнэний хувьцаат компани Эрдэнэт хотын эдийн засаг хөгжил дэвшил иргэдийн ахуй амьдралд үнэтэй хувь нэмэр оруулах байх гэдэг гэгээлэг хүлээлт байгаа юм а. Мэдээж ямар ч зүйлд алдаа оноо гэдэг хоёр тал байдаг. Зэс Эрдэнэний хувь компани талаар элдв буруутгасан сөрөг мэдээлэлүүд гардаг ч гэлээ. За эрдэнэтчүүдийн тухайд ам сайтай байдаг гэхэд хэлцдэггүй юм а. Энэ тал дээр холбогдох хүмүүсээс нь тодруулах үед хийсэн зүйтэй хүн үргэлж шүүмжлүүлж байдаг. За огт хийсэн юмгүй хүн магтаалчгүй, шүүмжилчгүй байдаг хойндоо гэх хариултыг өгч үлснийг энд дурдах нь зүйтэй болов.